Заасан бацгаана өнөөдөр Солонгосын бас нэгэн алдарт талгууны тоглоомын талаарх мэдээллүүдийг хүргэх болно. Энэ тоглоом нь Netflix-ийн алдарт Squid Game зурлаараа бас л алдарсан ийм тоглоом байна. Энэ тоглоомын түүхийн хувьд бол 1950-аас 1960 оны хооронд дэлгэрсэн ийм тоглоом байгаа. Яагаад тухайн үед дэлгэрсэн бэ гэхээр 1950-аас 1953 оны хооронд Солонгосын дайны дараа Солонгос ус ихээхэн ядуурлалтай нүүр тулсан байдаг. Харин энэ ядуурлалын үеэр хүүхдүүдийг зугаацуулах маш хямдхан, маш угаалаг тоглоом бол талгууны тоглоом байж. Яагаад вэ гэвэл дайны дараах сэргээн босголтод олон жил шаардлагатай байсан бөгөөд хүмүүс ард иргэд хямд бөгөөд энгийн зүйлээр зугаацж эхэлсэн. Харин талгууны бол төгс шийдэл байсан. Яагаад гэж энэ тоглоомын орцонд ердөөл элсэн чихэр хүнсний сод байсан. Энэ хоёрхан орцоор бүтсэн энэхүү тоглоом нь хамгийн хямдхан бөгөөд хамгийн алдартай тоглоом болж чаджээ. Мөн маш хямд зарлаар бүртгэх учраас Солонгосын годамжинд зарах годамжны 8-ачдад төгс боломж гарч ирсэн. Энэхүү тоглоомынхоо маркетингийг яаж хийжсэн бэ гэхээр талгуунууд дээр нь дүрс хэвлээд тухайн дүрсийг эвдлэхгүй гаргаж чадсан хүнд нь нэг ширхэг талгуунаа нэмж юм уу эсвэл жижигхэн тоглоом бэлгэлдэг байсан байна. Энэ нь нэг төрлийн маркетинг хэдиж нөгөө талдаа шагнал болж байсан. Мөн талгуунаа зүгээр ч нэг тоглоом биш, бас нэгэн сорилт болж байсан байгааз. Тухайн үед Солонгосын ихэнх гэр бүлд санхүүгийн хямралд орсон тийм үе байсан бөгөөд талгуунаа тоглоом нь болохоор маш хямд аргаар бүтчихсэн учраас гэр бүлийн эдийн засагт ямар ч нөлөө үзүүлээгүй. Тэгэд энэ тоглоомын нэг эерэг зүйл нь тухайн үеийн ядуурлалын эсрэг амьдралын хүнд хэцүү үед ч хүмүүс энгийн зүйлээс аз жаргал баяр баясгалан олж чаддаг нэгэн жишээ талгуунаа болсон юм. Бас нэг гэгээхэн зүйл нь Солонгосын ахмадуудын хувьд талгуунаа тоглоом бага насных нь гэгээлэг дорсомжуудын нэг болсон байдаг. Ахмад үеийнхэн өөрсдийнхөө бага насны дорсомжуудыг хойч үедээ талгуунаагаар дамжуулан ярьдаг. Тухайн үед бол талгуунаа дээр ихэвчлэн зүрх, од, дөрвөлжин, гурвалжин гэсэн дүрснүүд байсан бөгөөд мөн амьтдын хэлбэртэй ч гарч ирсэн байна. Тэгээд энэ дүрснүүдийн хувьд болохоор бас утга учиртай. Аз жаргал, хайр дурлал, эсвэл амжилтын бэлэгдэлтэй гэсэн юм бэлэгдлүүдийг бас өөртөө агуулсан байт юм шүү. За одоо талгуунаа гэх нэрийн утгыг тайлбарлая. Талгуунаа гэх нэрийн тал гэдэг нь үгийн язгаар нь талдаа буюу чихэрлэг гэсэн утгатай. Харин хойд хэсгийн гунаа нь ямар нэгэн утгагүй бөгөөд чихэрлэг гэсэн үгэн дээр гунааг залгаж талгуунаа хэмээх нэгэн сонирхолтой нэрийг тухайд гаргаж ирсэн юм. Солонгосчуудын хувьд бол өөрсдийнхөө үндэсний тоглоом бөгөөд өөрсдийнхөө тоглодог тоглоомнуудыг сонирхолтой мөн хөгжилтэй нэрээр өгөх тохиолдол илбэг байдаг бөгөөд энэ нэг жишээ юм аа. Энэ тоглоом нь Squid Game-ийн 1-р бүлгийн 2 дахь тоглоом болж дэлхийд дахинаа маш алдартай болсон. Мөн Squid Game-ийн 2 дахь бүлгээрээ бас манай гол дүрийн жүжигчний зүүдэнд орж дахиад л алдартай болох замыг нээсэн. Өдгөө энэ тоглоом Солонгосын хаасайгүй CUGS-ээр зарагддаг болсон бөгөөд гудамжиндаа ч мөн зарсаар байгаа. Ямар ч үсэн гудамжинд хоол хийж зардаг хүмүүс лангуун дээрээ 2500 вон гих зэргээр зардаг. Солонгосын гудамж дээрээ ингэж зараа бэлддэг ахны бичлэж чадах би өөрөө сонирхож үзэхээр шидэд CUGS руу орох гэж байна. Тэр энд байна шалгацгаая. Ямар ч ус манай гэрийн хажуу талын CUD байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ хажуу талынхан GS руу орцгаая. Зоосоо. Энд байна. Попкорн байна. Энд нөгөө ихнээд хийдэг тагч явах шүү дээ. Nice. Зөвчсөн нэг аваад туршаад үзье. Зөвч олдсон шүү. Тэгэхээр одоо бүгдээрээ ороод шууд туршаад үзье. За шууд бүгдээрээ задлаад туршаад үзье. Бас зөвлөж шүү. За бүрэнгээ дүрс таарчээ. Азтай шүү дээ. Нилээн зузаан юм гарч ирж байгаа чаа. За зүв байхгүй учраас шууд хуглаад үзье. Одоо тэгэл энэ илүү гарсан эсгүүд юм. Идчихэлт. Ямар ч үсэн амжилттай дуусглаа. Тэгээд гэтээ амтны хувьд арай л чихэрлэг нь ялуу юм байна. Энэ ялч хүрэлсэн чихрээр хийсэн нь тодорхой юм байна. Бас нэг Squid Game-ийн фэнүүдийн донд алдартай болж байгаа нэг зүйл байт юм байна. Энэ юу вэ гэхээр талгуунаа кофе. Чинээр алдартай болж байгаа талгуунаа кофегийн орц найрлагын хувьд бол мэдээж нундаг кофе, дээрээс нь элсэн чихэр, тэгээд устай миксердээд за тэгээд сүүн дээр хийгээд дууд юм байна. Бас нэг сонирхолтой мэдээлэл биш гэж юу? Энэ их сонирхолтой гэхдээ Солонгост байгалах би турш үзмэрлээ л да. Гэхдээ би нэг их кофе уудаг учраас турш хүсэлж алга. Уучлаарай. За тэгээд нэмээд талгуунаа кофегийн талаар судлаад үзсэн чинь COVID-19 үеэр Өмнө Солонгост алдартай болоод тэгээд TikTok, Instagram-аар, YouTube-ээр алдартай болсон юм байна. Тэгээ орц найрлага нь мэдээж амархан 2 албаг уусдаг кофе, 2 албаг сахар, 2 албаг халуус, тэгээд сүү, тэгээд мөс. Ингээл болоо.
Тэгэд энэ яагаад алдартай болсон бэ гэхээр кофенд талгууны чихрийг ашигладаггүй ч гэсэн эсэн чихэр ашиглаад тэгээд өнгө дүрсэн ч гэсэн адилхан болдог. Мөн зөөлхөн хөөсөн зүр маягтай учраас талгууна гэдээ нэрлэлсэн юм байна. Тэгэд ковид-19 үеэр хүн болгол гэртээ амарч ирсэн. Дэлхийд даяараа гэртээ байсан болохоор турш үзсэн хүмүүс маш их байсан юм байна. Тэгэл алдартай болсон юм байна. За миний энэ удаагийн бичлэг ингээд дуусч байна. Дараагийн сонирхолтой бичлэгүүдийг үзэхийг хүсвэл subscribe, like, comment үлдээгээрэй. Баярлалаа. Баярлалаа та нартай